Бид нэр бусдыг хайрлахад саадуулдаг нэг зүйлийг би танд хэлж өгье. Түгээмэл байдаг. Хүн бүртэл байдаг. Та хин нэгнийг хайрлахад саадуулдаг нэг зүйл нь юу гэхээр бид нар үргэлж хүмүүсийн хийгээгүй зүйлийн тухай яриад байдаг байна. Та над руу яриаггүй штэ. Та надад өгөөгүй штэ. Та над дээр ирээгүй штэ. Та намайг орхиол явсан штэ гэдэг. Та намайг сонсоогүй штэ. Та намайг хараагүй байхгүй юу? Энэ дэлхий дээр бидний хийгээгүй юм олон, бас хийсэн юм олон гэдэг бүү мартаа. Та бусдыг хайрлах сурахыг хүсчээвэл хийгээгүй нь биш. Хийснийг нь санаж сурах хэрэгтэй. Очоогүй байсан. Гэхдээ очисон үе бас байсан. Өгөөгүй мөчүүд байсан. Харин өгсөн үеуд бас байсан. Яриагүй үе байж болох юм. Харин ярьж исэн үеуд бас байгаа. Амен. Та бусдын хийгээгүй биш, бусдын хийснийг харж сурах юм бол бид нар хүмүүсийг уучлал сурна. Хүмүүсийг хайрлах сурна. Өнөөдөр бид Бурхны өмнө хурж ирчээд Бурхан минь та өгөөгүй штэ гэд. Та идгээгээгүй штэ гэд. Та хаана байсан юм бэ гэдэг бид нар. Бурхны хийснийг санаач. Тэр таны төлөө энэ дэлхийд ирснийг санаач. Тэр таны төлөө загламаа цовдлагсныг бүү мартаач. Тэр өөрийнхөө урсгасан ариун цусаар таны бүх нүглийг уучлсныг санаач. Түүний хийснийг бүү март. Тэр биднийг амьдрах орон зай өгсөнд биднийг Монгол оронд амьдруулах боломж өгсөнийг бүү мартаач. Бидэнд өөрийн гэсэн төр засагтай уус үндэстэн болгосныг бүү мартаач. Биднийг хайрлах хүмүүсийн дунд амьдруулж байгааг бүү мартаач. Аваагүй зүйлийнхэн төлөө биш. Авсан зүйлийнхэн төлөө Бурхан таларх. Амен. Аваагүй зүйлийнхэн төлөө түүнийг буруутгахаас илүү тэгэр амссан зүйл бүхнийхэн төлөө түүнд талархлыг өрг. Бурхан бол сайн Бурхан. Амен. Тэр бол сайн Бурхан.